За амар минь дүү та. Амар сайн байна. Амар сайн байна уу. Тонроо ингээ айрыг сумнаас оролцож байна. Миний I'm Монгол Улсын морь цоллооч Монгол Улсын ардын Тонроо аймгийн алдарт уяач баярын баасан дэрж өгдөг байна. Гэдэлээ тань. За тантай сайхан танилцчаад гэлээж байна хаа. Та энэ хамгийн нэгдүгээр надад нэг энэ гарчин байгаа энэ одоо ямар юу энийг нэг тайлбарлаж өгөөч. Энэ юу гэнэ? Одоо сэмбэг. Сэмбэг? Тий. Одоо шагаага ингэж дээжгэж гадар ингээ юмдээ сайхан тараагаад тэгээд одоо ингэж явдаг. За энэ төмрийг энэ сэмбэгийг юу нь яаж хийдгийг юугаар хийдгийг хаа. Тэгээд одоо ингээ юм байхад ингэж авчихсан. Юу? Хаяа зээшин хаяа. Тэгээд сайхан зэйнэ. Сэмбэг хонтойна төмөр ингээд нарийн төмөрөөр хийгээд байсан тэсэж хийж болсон дээрвж соёлтын хөрхөн жижигхэн гинжинд байдаг байсан. Одоо яг таныг цаг дэлгээд нэг хэлбэр хэмжээг нь бидэнд харуулна. Сэмбэгний хэлбэр нэг хазар юм шиг надад санагдаад би ерөнхийдөө хазаарлах ногт хазаарлах юм. нэг байдаг байхгүй тэгээд нэг энэ дохооч юм уу нэг ингэж хоёр юм болгодог л байсан л да. За энэ бол одоо нэг юм одоо ер нь бол хэрвээ зүг тавих юм бол нэг эв загас мангас шиг ч юм уу ноктор хууч ноктор хууч юм уу юм л болсон. Тийм тиймэрхүү байдаг байна та. Иймэрхүү юмар байна. Тийм ингээд голоос нь ингээд салаалаа тийм ээ. Тийм хоёр салаалаад нэг өөрхөн болгоод нэг дохооч ч юм уу хазаарч нэг тийм байдаг ч хоёр хамаатай дохоочтой. Сэмбэг гэж нэрлэдэг юм. Сэмбэг гэж нэрлэдэг. Шагаа шүүс тоглоход хэрэгэлдэг тийм ээ. Тэгээ их бас их том биш юм байна шүү дээ. Жирөөсөө хүнд бол нөгөө дээш нь хаяхаас шагааг чинь цохиод унгаад бас шагааг чи үсэр гэдэг хүн таарах юм байна. Хүн бол хаш хамаагүй явна. Тийм. Та энэний жинхэнэ грамаар ч юм уу одоо Монгол хэмжээгээр хэлвэл хэдэн грамм орчим ямар шуухан яаж юу баримж авах вэ? Одоо тэр грамаар жүжиг үлдээ. Энэ одоо яг таарчгаад байгаа нь энэ. яг л байгаа нь энийг хэдэн грамм. Тэгээд хамтрожет. За энэ нэг арай жад тийм. 10 грамм юм. За ингээд өнөөдөр манай энэ Дорногов нутгийн энэ өргөөгөр дотроос бид нар энэ сэмбэгийг сайхан бүр ингээд танилцууллаа. Энд бол төмөр утас. Гэхдээ нэг яг пресний төмөр утсыг бодвол арай зузаан юм аа. Тэгээ шиг энэ зэсэр хийсэн байна. Зэсэр бас идэх гэлээ. Ингэж хийсэн. Ийм. Янз янз энэ бас. За гэлээд таньда. Тэгээд шагаад энэ одоо олон төрлийн шагааны тоглоом гардаг. За дөрвөн бүхгээд одоо энийг хаяг тоглолдог бас. Ингээд. Шагаага өсгөө дөрвөн бэл муудаж тоглодог. Толгойн шагаага онта толгойн шагаач бас толгойч гэж бас нэслээд үтжиж нь хаяад оронд нэслээд нэслээд тэгээд тоглолдог. Дөрвөнтэй. Юу гэдэг вэ? Дуугууд болоо. За дуугүй толоо гэхэр чинь тоглож байгаа хүмүүс нь дуу гаргахгүй гэсэн юм уу? Тий, бас их дөрвөнтэй. Одоо ингээд хайлаа тий. Ингээд хайцсан энийг хонх гэдэг юм. Тэгээд ингээд тараачлаа. За ингээд энэ хүн яссан гараар тэр шагааг авахгүй. Хүндэхгүй, дугуурч басахгүй. Дугуурал тэгээд нөгөө талын хүн ажих болно. Хүндэтхүүл бас нөгөө тал нь аа. Машиатаа цэвэрхэн зангахгүй. Хүндхэд ингээд нэг юм өөр юм бас болохгүй зангана гэсэн. Алийг нэстэ тэгээд ингээд тэгээ шагаатаагаар яссан гараар авахгүй нөгөө гараар авахгүй. Тэгээд ингээд нэг тоглолт. Тэгээд шагаагаа нэстад аваад байна. Одоо Гурван үлдэнгүүд яах вэ? тэгээд үлдсэн ингээд шилээд энийг аваад мөрөө. Яах вэ? Хоёр ямаагаа нэсэхгүй гэдэг мөрөө. мөрөө нэсэхгүй мөрөө авна. Тэгээд хоёр ямаагаа нэстад мөр болгоод мөрөө аваад
За одоо Хоёр хонио хоёр няслаад. хонио няслахад энэ одоо мөр дээр нөгөө ш. За тийм байна. Эний ч одоо айл болохоор хаанаас няслах вэ харж байгаа. За Цэвэрх няслах тэгнь. байгаа. За та үзүүлж байгаа учраас онсон гэж тооцъё. Та За. оноод яг цаашаа яахын сайхан хэлээд өгч. Ингээд онлоо гээ. За тийм. За одоо энэ хоёр үлдсэн тийм. За тийм. Энийг одоо энийг төрүүлж байж. За ямаа төрүүлж тэгвэл за төрүүллээ. За энийг ангилаа. За ингээд мөр болно. Тэгээд дараагийнхаа ингээд хайсаар бод. Өөр зүйл ганцаар тэгэхээр ганцаа мөр болсоо тэгээд хожигддаг байна. Одоо тэр 6 шагаагаа өргөж тоглоод дахиж мөр болгоно. Тийм. Тэгээд бүр хамгийн сүүлийн нэг шагааг мөр болгож Тэгээд төгсөх ёстой. Тийм энийг чинь онцоо төгсөөр гол мөр болоо дуусах хамгийн сүүлийн ганцаа 3 ижил 3 бол 2 хүн тоглож байгаа учраас ингээ 3 болчихсон бол булаа. Тэгээд бас тэгээ мөр. Дорноо нутагт энэ 7 шагаагаар тоглодог юм онцгой сайхан тоглоом байгаа юм. Сайхан тоглоо. Нэр нь юу гэдэг сая? Дуугууд болоо. Дуугууд одоо гэж. За энэ тоглоомыг сурвалжийн сайхан бичлэг хийнэ. Би тийм. Энэ хүн биднээс багтал эхэлж ирсэн. Шагаанаас их олон тоглоом гарсан. Шагаа гарч мөр өрөлт болно. Тэгээд их уртаас нэг уртаараа тэгээд мөр болгоод хөвгтөд хаяад мөр усгаа тоглоод тоогорноо шоо хаяад тоогорноо хөлөд байдаг юм даа. Тэгээд яваад байна. Яа тэгээд шоо хаас гэж явсан. Одоо ингээд юу шагаагаар. Нэгэсэнд нэг ингээд хоорч. Ингээд ингээд энд нэг өөрөө байжа. Хaalцыг ингэж өрнө. За би энэ дотоос ингэж хоёр тэмээ нэг контай. За энэ бол яг хавцын өрг юм байна. Хaalцны өрг. Ингээд хоолтой энийг ингэж няс хоёр өдөөсөө тийм ингээ модондоо тавьчаа. Тэгээд ингээд няслаа шүү дээ. Гар дээр модноос нь нислэн. Гар дээрээс. Гар дээрээс нь нислэн. Онлайн ингээд өргөн модон дээр. Тэгээ өргөн энэ модон дээр. За ингээд Түрээтэй модон дотор юм байна. хүрээгүй зүгээр хатгаа мачаахан үүдээ наалуу. Тийм бас. Тэгээд энийг голын онлоо 5. Дахин оноод 1 16 оноогоор хайцаа. Тэгээд нөгөөдлийн 3-ыг нөгөө тоглож харах уу? Тэр хөөе одоо хэн хоёр ажиллах шүү дээ. Өөрөө онсон бахад би миний энэ талд тоон гараад байна. Миний асан өөрийн чинь талд тоон гараад байна. Тэгээд хоёулаа Эсрэг талд нь таны шагааг онцгой. тэр хүний тэр хүн тоогоо. Би эдний хийг оноод би өөрөө тоогоо. Тэгээд өөртөө хожит оноо 16 хүрсэн хожитдаг байхгүй. Хоёулаа өөрөө өөрийгөө тэгээд ингэдэг байхгүй юу? За ингээд онцгой болоо. Дөрөв их мундаг. За би сая одоо энэ ингээд 5-ыг онцсон шүү дээ. Тий. Голыг Тий, голыг онцсон. хонио онсон. Тий. За хонио онсон. Ингээд би 5 таатай болсон. Тий. За дахиад онлоо. Дахиад өөрч тавиад дахиад авна. Тэгээ дахиад өөрөө тэний чинь өөрөө тавиад миний оронд нь суун өөрөө нэс. Хэр хол зайнаас болох уу? Хэр хол зайнаас? нэг ууднууд дөрвөнүүд 5 тохиол гэдэг. 5 тухай газар сууж байгаад Тий, тэгээ хоёр өдөөсөө харах хэрэгтэй. Тийм ээ. За тэгээд би дахиад захын онцлоо. тий. Тэгээ өөрөө буцаага тавилаа 6 таатай боллоо. Тэгсэн би дахиад нэг яасан чинь голын онсон чинь худлаач ингээд торгуулд орж байгаа. Илүү сум тавина. За ингээд 11 худлаач ингээд нэг 3 босоо байдаг. За энэ нэг худлаагаа үнэн болгохын тулд дахиж онно. Тэгэхээр дахиад буцаа тавина энэ. 12 орсоор төвдөг байхгүй. За 12-ыг болчихлоо үнэн жин болгоод онцглоо. Одоо 2 хаж үлдэнэ. Дахиад 2 хажгаа нэг нь онцлоо нэг үлдэнэ. Энийг онлоо. Тэгэхээр одоо шонк болно. Энийг онсон байхад тэгээд хожлоо. Ийм дүрм. тэмээг өндлөн тавихгүй харуулж өөдөөсөө харуулж Өөдөөс шонк өөдөөс. өөрөөр ганц хажуу. нарийсгаж яах юм. Нарийсгч байна, хэцүү болгож байна, хүндрүүлж Энд байна. ганц хажуугаа онлоо тэмээгээд. Тэгээд ингэж өөдөөс нь харуул тавина. Тэгээ нүнд чи хонохгүй хэдэн цум тавьж болно шүү дээ. Тэгэлгүй яах вэ, тэгэлгүй. Тэгээд сайн амжгаа бол ердөө 4 сумны хожил хийх хэрэгтэй. Тийм.
голын онтой 5. Тэгээ хожиг 10 боллоо. Дахиад энэ дээр голын онтой 15. Тий. Шууд ингэж яваад энийг оноод 400 мөр ажих хэвчтэй. Юу. Тэгээд сайн онж тийм. сайн онж өгөө. Аа, Сайн ондог хүн зүйтэй. За энэ сайхан шагаан тоглоомыг мөн тэр шагаан шүүх тоглоомд хэрэгэлдэг Сэмбэгийг ингээд танилцуулсан танд гялаа. Энэ манай энэ бичлэгийг үзсэн хүмүүс лавж асууя. Учрыг нь ойлгосонгүй гэвэл танаас ямар утсаар холбоо ирэх вэ? Тантай. За одоохондоо миний хата шийдвэрлээ. Баа зүгээр Дорногов аймагт. Ер нь одоо би маргагүй. 88. Аа. 87. 42 33 гэсэн юугаар холбоо барьж байна. Юу хөдөөний хүн. Тэнийг дээр аваад очих тэгээд Та нэг ууран дээрээ сууж явах чинь утасчид угрнаа л гэсэн. хөдөө мал дээр явж явах юм уу дуурах гэж явах юм уу? Тий. Дуурууд энэ манай хөвшний утсан ганцхан ээлтэй. Миний хөл хана ажиллахгүй. Манай хүч нэг утсаа хайхрахгүй бас мэдэхгүй тэгээд Таны гэр бүлийн хүн хэн гинэ? Эхлээд. алтан цэцэг гэж. За алтан цэцэг төрөний утсыг аваад шагаан тоглоом гэж хэлүүлгээд тантай холбоод ирсэн юм. За тантай ширч байна. Тийм ээ. За гялаа танд. Гэжим. Гялаа танд. Тэгж холбогдсон.